Ном сонсъё. Амжилтанд хөдлөх гайхамшигт Баяндар ном. 2 дугаар хэсэг. Хүсэл мөрөөдлөө удаан хугацаанд сэтгэлдээ зурж чадсан хүн эцэст нь тэрхүү хүсэл мөрөөдлөө аажмаар биелүүлэх болно. Чован Рёл их сургуулийн профессор. Тэрээр үргэлжлүүлэн хэлэхдээ хүсэл мөрөөдөл алсын харааныхаа төлөө амьдарч байгаа бүхий л залуус Андре Марлогийн хэлсэн энэхүү үгийг зүрх сэтгэлийнхээ гүнд нэг тунгаан бодох хэрэгтэй гэж би боддог. Дэлхийн нийт хүн амын 87% нь ямар ч зориггүй, алсын хараагүй амьдардаг гэсэн статистик дүн байдаг. Харин үлдсэн 10% нь л зүрх сэтгэлдээ тодорхой зоригтой байдаг ба тэдний зөвхөн 3% нь л хүсэл мөрөөдлөө алсын хараагаа бичгээр тэмдэглэсэн буюу төлөвлөгөөтэй амьдардаг гэсэн. Гэвч хүмүүсийн ихэнх нь өөрийн тодорхойлсон зорилго алсын харааныхаа төлөө тууштай байж чаддаггүй. Гэвч үнэндээ ямар ч эмх зэгцгүй овоорсон их материалаас болоод аажимдаа ихээхэн стресстэх болсон юм. Харин яг энэ үед энэхүү номын зохиогч Кангюхен захиралтай танилцсанаар цоошин амьдралын удирдлагад хөл тавин нүд минь нээгцээ. Түүний надад таниулсан төлөвлөгч 3B Баяндрыг хэрэглэх болсноор миний амьдралын тогтолцоо гайхалтай сайжирч маш олон салбарт шинжлэхдхийн гайхамшигтай амтыг өөрийн биеэр би мэдэрсэн юм аа. Танд амжилт хүсье.